За тэгээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд үнэхээр Бурхны үгийг бусдад заана, бусдад хэлнэ гэдэг бол амар биш юм аа. Тэгээд миний сургаал номлын маань гол зүйл нь болохоор Бурхан та бол миний цог жавхлан. Мөн та бусдын цог жавхлан юм аа гэдэг зүйлийн талаар ярихсан юм аа. Тэгээд дуулал 3:3 дээр эзэн та бол миний бамбай, миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөш нэгэн билээ гэж бид бүхэнд хэлсэн байд. Тийм учраас Бурхан таны цог жавхлан мөн үү гэж би асуумаар байна. Үнэхээр Бурхан таны цог жавхлан муу юм болов? Тэгээд цог жавхлан гэдэг еврей утга нь болохоор үр нөлөө эсвэл ач холбогдол гэсэн утгатай байдгийм байна. Тэгээд хүмүүс болохоор зарим өөрсдийнхөө үн цэнийг гоо сайхнаараа ч юм уу, оюун ухааныхаа чадамжаа ч юм уу, эсвэл мөнгөөр ч юм уу, эсвэл хүч чадлаар аль эсвэл нэр хүндээрч ч юм уу олж авдаг. Харин дуулал ном болохоор энэ зүйлүүдээс маш өөр зүйлийг хэлсэн байгаа. Тэр үнэхээр тэр гахалтай чадамжуудыг хинээс яаж олж авч байна гэдэг маань хамгийн чухал зүйл. Дуулал номон дээр Давид өөрийнхөө үн цэнийг хамгаалалтыг Бурханаас олсон хүн байгаа. Тэрээр өөрийнх нь эсрэг түмэн хүн зогсож байна гэсэн. Тэр тэдний хорон муу дууг сонсохдоо түүнд итгэж сэтгэлээр унах, шаналх байдалд орж уруу татагдсан. Тэгсэн хэдийч тэр өөрийн зүрх сэтгэлийг өө эзэн та бол миний бамбай, миний цог жавхлан болон тэргүүний минь өргөш нэгэн билээ гэсэн үгсээр өөрийгөө хүчрхэлжүүлж байсан. Энэ ухаал нь бол Давидэд ямар өөрчлөлтийг авчирсан байх гэж бодож байна. Энэ зүйл нь болохоор Давидэд маш гайхамшигтай тийм өөрчлөлтийг үнэхээр олсон байгаа. Түүний дайснуудад байгаагүй тэр зүйл маань зөвхөн Бурхан түүнтэй хамт байсан учраас Давид маш их өөрчлөлтөөр тийм ээ өөрийгөө тайтгаруулан мөн өөрийгөө хүчрхэлжүүлж байсан. Тиймээс тэр өөрийн тэргүүний итгэлтэйгээр дээш өргөсөн. Хэн нэгэн хүн таныг яриаг тоохгүй, сонсохгүй байгаа хүнтэй ярихад ямар байдаг вэ? Ярьж байгаа хүн чинь өөр юм ярих гээд ч юм уу. Мөн таны хэлснийг нөгөө хүн чинь сонсохыг хүсэхгүй байгаа үед иймэрхүү зүйл тохиолддог. Энэ байдал танд хэцүү санагддаг уу? Тийм ээ. Энэ үед бид бүхэн маш хэцүү байдаг. Тэгвэл Бурхан таныг сонсоход бэлэн байгаа. Бурхан хэний ч зүрх сэтгэл рүү ороход бэлэн байдаг. Зөвхөн Давид хаан руу биш. Давид хаан яг л дуулал номдэр хэлсэн байдаг. Давид хаан Бурханы сүмийн гол зогсоод эзэн минь ээ таны хайр инрэл, таны хүч чадал ямар агуу юм бэ гэж хэлсэн байдаг. Давид хаан бүр түүнд хашгираад залбирч байсан. Тэгвэл та түүнд яг л Давид хаан шиг залбираад үз. Та түүний юу гэж хэлхийг сонсоод үз. Тэр танд яг ямар хариултыг өгөх бол гэж та бүү эргэлзээрэй. Бурхантай яриа маань зөвхөн биднэр өдөрдөгдөж нэг талаас л ярьсан ярьслах болох ёстой юм уу? Яагаад? Залбирал гэдэг бол Бурханыг хэрэглэж байгаа арга зам биш юм аа. Залбирал бол Бурханд өөрсдийгөө хэрэглүүлэхийн тулд өөрсдийгөө өргөн барьж байгаа өргөл юм. Бид залбирахдаа их ярьж бага сонсдог нь бидний алдаа. Бид чимээгүй орчинд Бурхантай хоёулахна хамт байж үнэнчээр түүнж ярьж Бурханы үг болон сүнсний юу хэлхийг хүлээх замыг олох хэрэгтэй.
дуулал 86-гийн 1-ээс 13 дээр өө эзэн өөрийн замыг надад зааж өгөөч. Би таны үнээр явах болно. Таны нэрээс имээхээр зүрхийг нэгтгэж. Миний бурхан эзэн, би бүх зүрхээрээ танд талархаж таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан таны хайр инрэл агуу бөгөөд та миний сэтгэлийг үгсгсдийн орны гүнээс аварсан гэж хэлсэн байдаг. Тийм ээ. Бид үнэхээр бүх зүрх сэтгэлээрээ түүнд талархаж түүний нэрийг алдаршуулах ёстой. Яагаад гэвэл түүний хайр инрэл агуу юм. Тэр үнэхээр энэ дэлхийг хайрлсан учраас өөрийнхөө хайртай хүүг энэ дэлхий дээр илгээсэн байгаа. Иохан 3:16 дээр хэлсэн байдаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул царийн ганц хүүгээ өгсөн юм аа. Ингэснээр хүүд итгэж хинч мөхгүй харин мөнх амьтаа болох юм аа гэж. Бурхан зөвхөн өөрийнхөө хүүд хайртай байсан учраас энэ дэлхий дээр илгээсэн юм биш. Тэр энэ дэлхийн бүх хүмүүсийг хайрлсан учраас өөрийн хайртай хүүгээ өгсөн. Мөн бид бүхэнд хамгийн гайхалтай зүйл тэр мөнх аймыг өгсөн. Тэр биднээс үнэхээр хайртай учраас. Тэгээд та миний сэтгэлийг үгсгсдийн орны гүнээс аварсан гэж хэлсэн. Тийм ээ. Үнэхээр тэр бид бүхэнд мөнх аймыг өгсөн юм. Тэр бид бүхнийг үгсгсдийн орноос чөлөөлсөн. Бид Бурхны үгийг уншин залбирахдаа түүний сүнсний дуу хоолойг сонсох ёстой юм. Түүний замаар явахдаа зөвхөн түүгээр удирдуулах ёстой юм. Бид хүн өнөөдөр түүний хүслийг сонсох ёстой. Тэгвэл та үнэхээр яг л тэрл мөчд эзний цог чухлан харах болно. Тэгээд нэгэн эмэгтэй түүхийгээрээ. Тэгээ энэ эмэгтэй маань болохоор үнэхээр Бурханд бүхий л зүрх сэтгэлээ өргөж Бурханд үнэхээр түүний нэрийг магтаж түүнд өгсөн Бурхны хүч чадлаар амьдарсан тийм эмэгтэй байгаа. Тэгээ тэр үнэхээр Бурхны замыг дагаж байсан. Тэгээ тэр эмэгтэй маань нэгэн нэгэн охинтой байсан. Тэгээд хүү охин хоёртойгоо хоёулах амьдардаг. Гэтэл энэ эмэгтэй маань болохоор хятадд амьдардаг байсан. Гэтэл нэгэн өдөр тэр эмэгтэй цагдаа нар бариад аваа явчихсан. Тэгээ яг ямар үндслэл барьсан бэ гэхээр яг 1980-ад оны үед хятадд Христийг маш ихээр үзий ядаж Христийнхэн гэхээр маш их авчиж гадуурхдаг байсан байна. Яг тэр үед энэ эмэгтэй маань болохоор Христэд итгэж эмэгтэй байсан. Тэгээд энэ эмэгтэй маань шоронд орчоод байцаалд өгсөн. Тэгээ энэ үед болохоор цагдаагийн тэр үеийн дарга нар нь болохоор Христэд итгэж хүмүүсийг итгэлээс нь буцааж ухраахын тулд маш их оролдлого хийдэг байсан байна. Тэгээд маш хүнд хүчээр ажил хийлгүүлдэг байсан. Дээрэс нь маш ихээр тэгэж зоож, тарчлааж зоддог байсан. Мөн болохоор бүр ингээ байцаалд авч явах мөчтэй болохоор за чи энэ итгэлээсээ буц. Хэрвээ буцахгүй бол чиний эргэтнүүдийг чи нэгээр тасдах болно гэж. Тэгээд бүр ингээд үнэхээр ингээд хэлэхгүй тохиолдол ингээ хуруунууд ингээ нэгээр тастаад ингээ бүр тэр хүнийг биеэр нь заваадаг байсан. Тэр итгийн хэл бүр ингээд хүнд ингээ караа авчирж агаад бүр ингээд бяцалж тийм ээ зарим хүмүүсийг алдаг байсан байгаа. Тэг үнэхээр маш их зовоож тэгээд тарчлаа. Тэр итгэл сүм цуглаа явагдаж яхад нь хүртэл цагдаа нар нь орж ирээд бүр буудаж алдаг байсан. Бүр хэдэн мянгаар нь устгадаг байсан баг. Тэгээ тэр үед болохоор тэр эмэгтэй дээр байцаалд ирсэн. Гэтэл тэр эмэгтэй дээр ямар байцаалд ирсэн бэ гэхээр танаа хоёр хүүхдээ чинь чамтай уулзуулнаа. Яг тэгвэл тэр эмэгтэй жил шахуу орчихсон байсан. За хэрвээ чи үнэхээр энэ Христэд итгэж гэдэг байдаасаа буцах юм бол биднес чамайг шоронгоос суулна.
хүүхдүүд ч уулзуулна. Хэрвээ чи Христэд итгэнэ. Энэ зүйлээсээ би хурахгүй гэж үзэж байгаа тохиолдолд би чамайг насаар чи шоронд хийнэ гэж тэр цагдаагийн дараа амласан ба. Тэгээ тэр эмэгтэй болохоор үнэхээр хоёр хүүхэд нь тэр эмэгтэйгийн нүүрэн дээр нэрчээд ингээд ээжээ гэд ингээ хараад уйлаа зогсож байхад тэр эмэгтэйд бол маш хэцүү санагдсан. Яагаад гэвэл тэр хоёр хүүхдэд ихээс нүүр хийж байгаагүй учраас. Тэгээд тэр эмэгтэйд цаас бал өгсөн. За чи яг одоо эсвэл би нэтгэлээс хурлаа. Би шоронгоос гармаар байна. Би хүүхдүүдтэйгээ хамт амьдрмаар байна гэж бичгэл юм бол чи одоохон энэ хүүхдүүдтэйгээ чи хэдхэн минутын дараа чи уулзлаа шүү дээ гэж хэлсэн. Гэтэл та бүхэн ямар хариултыг өгсөн байх гэж бодож байна. Та үнэхээр танд энэ бэрхшээл тохиолдоод танд яг энэ зүйл тохиолдоод та сууж ялаа гэж бодъё. Таны өмнө хоёр хүүхэд чи ирээд зогсож байгаа. Ээжээ гэд уйлаад байлаа. Мэдээж тэр эмэгтэйгийн хувьд бол сэтгэл нь маш их хөдөлсөн. Хоёр хүүхдээ хараад тэр өмсөж зүүж байгаа юмнуудыг хараад өрөвдсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй чив чимээгүй болсон. Тэгээд чимээгүй болсныхаа дараа тэр эмэгтэй цаасан дээр юм бичээд тэр офицерт өгсөн. Тэгээд тэр цагдаагийн дараа офицер хүн тэрийг нь аваад унших үед нүүр нь бараагаад ихсэн. Тэнгүүтээ наад эмэгтэйгээ аваад яв. Наад эмэгтэй чинь одоо энэ хүүхэд миний хүүхэд биш гэж хэллээ гэж хэлсэн гэж тэр хүүхэд хэлсэн. Гэтэл цаасан дээр бичгийг унших та. Би юдаас шиг урахгүй. Би хизээч итгэлээсээ урахгүй. Яг л энэ бүхний надад миний бурхан өгсөн юм. Бурхан надад энэ битгийл энэс илүү үнцэнтэй зүйлийг өгсөн. Бурхан бидэнд мөнх амьдралыг өгсөн. Биднээс л энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс гэж хэлсэн. Тэгээд үнэхээр энэ үгийг бичихд бол тэр эмэгтэй зүрх сэтгэл ямар хэцүү ямар бэрхшээлтэй байсан бол. Тэгээд тэр эмэгтэй буцаага шорноо наваа явсан. Тэгээд хоёр хүүхдийг нь болохоор асамжийн газраар хүмүүжүүлсэн байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй маань нэлээд олон жил 20 жил шахуу шоронд хоригдсны тест шоронгоос гарсан. Тэгээ тэр үед болохоор хүүхдүүд нь айгүй том болчихсон. Хоёулаа ажлын талбарт гарчихсан байсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ уулзах га тэр эмэгтэй маань очих мөчөд хүүгийн аль үжийн тийм шашингүй үзлэр хүмүүжүүлчихсэн. Тэгээ тийм албан тушаал томилчихсан байсан. Тэгээ үнэхээр тэр эмэгтэйгийн хувьд болохоор энэ бүхнээсээ сална гэдэг үл мэдээж хэцүү байсан баг. Бид нүд ч гэсэн энэ дэлхий дээр хайртай аав ээжээсээ ч юм уу, хайртай найз нөхдөсөө ч юм уу бидээс хаацах үе ирнэ. Тэгээ тэр үед тэр эмэгтэй үнэхээр хэдийгээр хэцүү байсан ч гэсэн үнэхээр Бурхны хүслийг дагсан. Тэр эмэгтэй үнэхээр Бурханд тууштай итгэж байсан. Тэр хизээч энэ зүйлээсээ урваагүй. Бурхан биднээс зөвхөн одоо уруулын үгсийг биш. Тэр уруулын сайн сайхан үгсийг биш. Бид бүхнээс зөвхөн зүрх сэтгэлийн одоо бие махбодыг мань хүсэж байдаг. Зүрх сэтгэл бие махбодыг мань хүсэж байдаг. Тийм учраас бид бүхэн ч гэсэн үнэхээр энэ бүхнээс ичих хэрэггүй. Яагаад гэвэл тэр эмэгтэй хүртэл одоо тэр шоронд орж явахдаа үнэхээр маш олон хүмүүст баярын мэдээ түгээж байсан. Тэр хизээч би Христэд итгэдэг гэж ичиж байгаагүй. Тэр үнэхээр урам зоригтой байсан. Тэр үнэхээр Бурхны үгээр улам илүү хүчрэгжиж байсан. Паул хүртэл хэлсэн байдаг. Би сайн мэдээнээс ичихгүй гэж. Тийм ээ. Бид хүн үнэхээр өнөөдөр энэ бүхнээс ичих ёсгүй юм. Ром 12:2-т энэ үеийн явдалд бүү нийцэгтэн. Харин Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тулд оюун ухаанаа шинчлэн өөрчлөгдөн гэсэн. Тэр шинжлэгдсэн зүрх сэтгэлийг хүсдэг. Бурхан өөрт нь мөрөгчийг ямагт хайж байгаа. Түүний хайж байгаа хүн зөвхөн Христээр амьсгалдаг хүн юм аа.
бүх зүрх сэтгэлээрээ тэмүүлэгч хүнийг Бурхан яг энэ цаг мөчид хайсаар байна. Хэдийгээр таны зүрх сэтгэл зовлон зүдгүүрийн шуурган дунд байсан ч та яг л дуулал 3:3 дээр гардаг шиг тэр үгсийг та санаарай. Тэр танд амар тайвныг авчрах болно. Тэгээд дуул 3:3 дээр эзэн та бол миний бам бай. Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч юм аа гэж хэлсэн байна. Тэр таны дайснуудад яг л хэрэгцээтэй үед чинь тулалдах болно. Яг л тэр Давид хаан одоо үнэхээр Бурхан яг Давид хаанд болохоор маш тийм хэрэгцээтэй үед нь одоо тусалсан байгаа. Тийм учраас Бурхан яг л тэр таны дайснуудад яг л хэрэгцээтэй үед чинь тулалдах болно. Тэгвэл та яг одоо Бурханд өөрийн бүхий л зовлон асуудлыг хэлээрэй. Танд ямар бэрхшээл вэ? Танд үнэхээр зүрх сэтгэлд чинь бэрхшээлтэй хэцүү зүйлүүд байна уу? Та үнэхээр байгаа бол та Бурханаас гуйгаач. Мөн та түүнийг үгээрээ дамжуулан та түүнийг өөрийнхөө цог жавхлан болгооч. Та өөрийнхөө зүрх сэтгэлийг цэвэр ариун байлгаж түүнд та зүрх сэтгэлээ нээгэж. Та түүний өмнө гимшээч. Та өөрийгөө огтхон ч хамгаалах хэрэггүй. Харин та өөрийгөө гимтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, сул дараа нэгэн гэдгээ та хүлээн зөвшөөрч, түүний өмнө та өөрийгөө даруй байлгаач. Харин та түүнээс өөрийн хайр халамжаараа таны зүрх сэтгэлийг хамгаалагч бамбай болохыг гуйгаач. Та түүнээс гуйгаач. Та түүнд итгэж. Тэгвэл та яг л Давид адил таны эсрэг түмэн хүн байсан ч түүний амар тайван дунд хэвтээд та унтах болно. Түмэн хүн таны эсрэг байсан ч таны нэрийг эсэргүүцсэн ч та түнд алдрыг өргөн түнд итгэж найцсаар байгаарай. Тэр танд туслах болно. Дуулал 100:1-3 дээр бүх дэлхий, бүх газар дэлхий эзэнд баясалтайгаар хаширхтун. Эзэнд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэхтун. Эзэн өөрөө бол Бурхан гэдгийг мэдтгвэ. Бидний бүтээсэн тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн хонин сүрэг гэж дуул 100 дугаар бүлгийн 1-3 дээр хэлсэн байд. Тийм ээ. Та үнэхээр Тэнгэрийг газрыг бүтээсэн түнд та маш баяртайгаар үйлчлээч. Та өөрийнхөө хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаач. Та үнэхээр Бурханыг ажлыг хийж байгаа бол, та үнэхээр Бурханд үйлчилж байгаа бол түүний ажлыг баяр хөөртэйгээр хийгээч. Бид бүхэн баяр хөөртэй байна гэдэг маань үнэхээр маш амар тайван аз жаргал юм. Үнэхээр Бурханы бид бүгдийг энэ дэлхийн гэрэл болгон амьдраач гэж хэлсэн байдаг. Тийм ээ. Та түүнд үйлчилж, та түүнд баяртайгаар үйлчилж, та түүний ажлыг хийж байгаа бол та баяр баясгалантай. Түүний баяр баясгаланг та мөн бусдад мэдрүүлээч. Үнэхээр Бурханы үйлчлэлийг хийгээ явж хахад маш их бэрхшээлтэй зүйлүүд тохиолддог. Есүс хүртэл энэ бэрхшээл тохиолддог байсан. Тэр үнэхээр зүгээр жирийн хүмүүс шиг байгаагүй. Яагаад гэвэл Библиэлд та нар энэ дэлхий дээр байхдаа та нар бэрхшээлтэй зовлонтой байх болно гэж хэлсэн байдаг. Тийм ээ. Үнэхээр бид бүхэн Бурханы ажлыг хийгээд Бурханд үйлчлээд явж байгаа хүмүүст бэрхшээлүүд тохиолддог. Тэгвэл та түүнийг даван гарах хэрэгтэй. Та түүнд энэ зүйлээ та түүнтэй хамт ярих хэрэгтэй. Дул 91:11 дээр бүх замд чамайг хамгаалахын тулд тэр өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө гэж хэлсэн байдаг. Тэр ямар ч үед бид бүхнийг сонсох болно. Харин та түүний ажлыг хийж байхдаа та түүний тунхаглахдаа та маш урам зоригтой, маш баясгалантай үйлчлээч гэж
танд хэлмээр байна. Тэгээд яг л тэр итгэгч эмэгтэй шиг та тууштай байгаа ч гэж хэлмээр. Йошуа 1:9 хэлсэн байдаг. Тууштай бөгөөд зоригтой байх туу. Хаа явсан газар чиний бурхан эзэн чамтай хамт байх тул чи бүүж чирч ах туу гэж хэлсэн байдаг. Үнэхээр энэ ишлэгийг уншаад би маш их урам зориг авдаг. Яагаад ч юм надад бэрхшээлтэй зүйлүүд мэдээж маш их тохиолддог. Бүр эзэн минь ээ та яагаад надад туслахгүй байгаа юм бэ? Та намайг нэг л сонсохгүй байгаа юм шиг надад санагдаж байна гэж хэлэх үеч хүртэл надад байдаг. Дараа нь харин тэр бүхий зүйлийн ард гарсныхаа дараа би эзэн та ямар агуу юм бэ гэж хэлмээр санагд. Тэр үнэхээр баяр баясгаланг, тэр үнэхээр аз жаргалыг авчиж чаддаг. Тэр үнэхээр бурхан бидний амьдралд үзүүлсэн гайхамшгуудыг бид хөөргөлж сананд урсаж явах ёстой юм. Та биднийг үргэлж хайрлаж, та биднийг үргэлж гуйлтанд минь хариулж байдагт тань талархлаа гэж та хэлж байгаарай. Тэр танд баярлах болно. Танд үнэхээр бэрхшээлтэй зүйлүүд тохиолдох тусам та улам илүү эзний тэр баяр хөөргийг харах болно. Та түүний цог жавхланг харах болно. Та түүнд яг л энэ цаг мөчид залбираад үзээч гэж би танд хэлмээр байна. Яагаад гэвэл Библиэлд хоёр буюу түүнээс дээш хүмүүс миний нэрэн дээр хаан цуглан би тэр дунд байна гэж бурхан өөрөө бидэнд амласан. Тэгвэл та яг л энэ цаг мөчид бурхан танд залбираач.